Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар байх хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2013 оны 4-р сарын 27-оос 29-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид ардчлалын боловсрол, авилгын ардчлалд үзүүлэх хор нөлөө, ардчлалд учирч буй аюул, ардчилсан орнуудын туршлага сургамж зэргийг 3 өдрийн турш ярилцлаа. Энэ хуралд Монгол Улсын ерөнхийлөгчийн хүндэт зочноор 10 гаруй орны төр засгийн тэргүүн, дэлхийд дахинд нэр алдартай улс төр нийгмийн зүтгэлтнүүд өргөдөн ирж оролцсон юм. Чуулганд оролцохстын анхаарлын төвд байсан хүмүүсийн нэг бол Мянмар улсын ардчлалын хөдөлгөөний тэргүүн Ан Сан Суу Чи байлаа. Түүнд ардчлалыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хувь хүн, холбоо, нийгэмлэг байгууллагад олгодог геремикийн шагнал мөн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргуулсан нэрэмжит шагналыг гардуулсан юм. Мөн хуралд зориулж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама мэндчилгээ дэвшүүлсэнийг энэ үеэр уламжиллаа. Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдэрж баг хурлын үйл ажиллагааг хааж үг хэлэхдээ хадагта Энглаг Чинаватра, хадагта Эштон, Ан Сан Суу Чи, Тавакал Карман гэд эмэгтэй манлайлагчдын идэвхтэй оролцоо энэ хуралд их байлаа. Хүний эрх чөлөөг заримдаа нухчин дардагч, эрх чөлөөтэй амьдрах хүсэл дахин сэргдэг юм. Би их орноо ардчлалын гэрэлт бамбар гэж боддог. Монголчууд аливаа дарангуйлал, шудраг бус дэглэмийн хан хэрэм төмөр хөшгийг нураахад бусдад туслахыг хүсэж байна гэлээ. Монгол улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгдэх үүрэг оролцоогоо цаашид тууштай үргэлжлүүлэхин зэрэгцээ. Дэлхийн энэ хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжих зорилгоор жил болгон 150 мянган Америк доллар хандуулж байхаар болсон билээ. Монгол улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргуулсаар 2011 оноос сонгогдсон ажиллаж байгаа бөгөөд дараагийн даргуулс нь Эл Сальвадор улс юм. Хурлын хаалтын ажиллагааны үеэр Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдэрж Эл Сальвадор улсын сайд Хуан Хосе Гарсиад ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тугийг шилжүүлэн өглөө.